Зөөдрийн минь дүргийа. Өөний хөөрхөн хоёр хуушуур бас хайраач тийм үү бүх үзэнгээ гэж бодоол. Бөхөө үзэнгээ хуушуур хайраад тэгэл байж ин дөө. Сон зах юу байцгаанаа. Нэрээ хажуугаар нас нэг битүүшүүл хийгээд байгаа шүү дээ. За битүүшүүл маань ерөнхийдөө болсон байгаа. Хажууд нь нэг хоёр хуушуур хайраад тий. Өдрийн минь дүргийа. За амралтын өдөр сайхан болж шүү тийм ээ. Алтан цом барилттай алтан цом гинэ баазар. Баазар зээл. Хоёр хуушуур хайранга хоёрх юм оо зайлвал хоёр хуушуур хайранга бас нэг битүүшүүл ичхийгээ тийм ээ. За манайхан өдрийг яаж өнгөрөөж ин сонь сайхан юутай яцгаана. За өдрийн минь бөхөө зээл хоолоо хийж идээл. За одоо лайв хийж бичлэг хийж эхэлснээс хойш одоо миний 3 жилийн болж байгаа. 3 жилийн хүрээнд бас дагагч нар дотроо бас нэг баярлалаа илэрхийлээд бас тэр олон хүнд бас яаж чадахгүй юм чи бас нэг суглуулаад азтаа аавын хүүд ээж охинд ганц шагнад өгчий гэж бодоод азын суглаа явуулж байгаа. Суглааны маань хонжуурыг авах мэдсэн үү? Нэг боодог. Нэг хоныг нэг сайхан янзлаад мэдсэн цэвэрлээд яг гэртнээ авч өгье гэж байгаа. За тэгээд дээрэс нь юу Starlink-ийг бол та бүхэн мэдж байгаа гэрт. Тэгээ явуулын одоо интернет төхөөрөмж байгаа. За машинтай явж байхдаа машины дээр нас мэдэхгүй улсууд яаж магадгүй гэж бодоод байгаа юм би. Starlink үлгэлээ гэж бодоод байгаа маа. Энд нэрэ манад Starlink энэ тавьсан байгаа. Starlink-тэй бол ерөөсө хөдөө орон нутагт ерөөсө сүлжээгүй газар байсан ч гэсэн хааж хамаагүй интернет барьж ядгаар давуу талтай. Тэгэхээр энэ хөдөөний малчин айлуудад бас Starlink хэрэгтэй юм болов уу гэж би бодоод байгаа юм. За энэ бол ингээд Starlink байж байна. Ийм л юм байгаа. Энийг машиныхаа орой дээр хамар дээр тавиад ашиглаад ийш тийш явах боломжтой сүлжээгүй бүх газар сүлжээ барина. За миний хуушур гарсан байна. За. Хуушураа тийш аваач тавьчаад. За битүүшүүл маань бас гарсан байна. Хоёрхан хуушураа амар том юм. Өөртөө мэлж байгаа юм. Стандарт бус хайрцсан. Харин хоёрхан хуушуурал идчихье гэж бодоод бас хідэж болохгүй байна. Ойр дорч ингээ өрөөд бас өглөө өрөөд алхаад байгаа учраас бас хідэж бас болохгүй байна. Тэгээ бас яг хажуугаар нь бас нэг үхрийн махтаа нэг битүүшүүл хийгээд бас. Энэ хавар бас нэг сайхан шимд ижээлтэй бол амралтын өдөр бол янз бий. За манай нутгийнхан бол энийг чинь аяган бууз гэж нэрлэдэг юм доо. Тэгээ ингээд та бүхэн харуул. Махыг ингээд буузны мах шиг ингээд татаад гой амталчдаг. Амтлахдаа би бас ийм одоо бүхэл цагаангаа хийлээ. Жохон гонд хийсэн. Жохон перц хийсэн. Тэгээл сонгон саримстай. За тэр харжийнүүд энэ бүх гарч ш таас. Өнөөдөр ч нөгөө баазар бүх үзэнгээ бас ингээд өдрийн хоолой ичиж одоо сууж энэ доо. За манайхан сонь сайхан юу байна. Энэ удаагийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч үрдэг биш. Хуримтлуулдаг ад. Мандлал хуримталтай
хамтран ажиллаж байгаа. Мандал хуримтлал дээр та бүхэн бас хүүхдтэй янз янзын хуримтлал бий болгож өгөх боломжтой. За одоо жишээлбэл манайх одоо манай ихнэр нодлон бас мөнгө цуглуулсан байсан. Нөгөө би гэрт бэлэн орж иж байгаа мөнгнүүдээ цуглуулсаар байгаад бас хөөх хийдэн дүүрэг гараад аялалд явах боломжтой. Тэрнгээрээ аялсан. Мандал хуримтлалд бол бас цөмөрөө олсон мөнгөө сар болгоо хуримтлуулсаар байгаад дараа жилийнхаа аялалд явах боломжтой. Төрсөн хүүхдтэй хуримтлал бий болгож хуримтлалд нь одоо бас том болоход нь хуримтлал бий болгож өгч болно. Хамтран ажилласан мандал хуримтлалтаа маш их баярлалаа гэж хэлмээр байна лайв дээр. Тэгээ одоо ингээ мөнгө хадгалахаар чинь бол Тий. зөвхөн хадгалж байгаа мөнгө л байна штэ. А энэ мандал хуримтлалт чинь болохоор нөгөө хүүгийн хүү тооцож дээр нь нөгөө нэг одоо хэр их мөнгө байна тэрүүгээрээ Энд чинь баг миний толгооноос том болсон юм уу юу? Борцтой хоошуур хийгээд. Ховдын нөгөө 103-т ажилладаг манай Бишгарам гээд найз. Энэ жил надад өхрийн гоё борцолж өгөөд, ямаа борцолж өгөөд. Гуравны 2 нь өхрийн мах 3-ны 1 нь борц. За энэ харж байна уу? Борц сүүлний өөх өхрийн мах нэгсэн юм хошроо. Борц ус энэ хуушургаас амар гоё амт оруулт юм байна. Хуушуранда борц ус баг зэрэг хийж явал үнэхээр гоё болт юм байна. Борцтой хуушур. Тасархай байна. Вау та. Битүүшил тасархай байна. 3 жилийнхаа хүрээнд хүрээг тохиолдуулан би бас юу хийж байгаа. Дагагч нар дундаа үнгүй суглаа явуулж байгаа. 3 тохиролтой. Нэг Starlink өгнө. За нэг явуулын интернет. За нэг одоо амьд хоныг би сайхан бүтэн янзлаад, сайхан гиз мэдсийн бүгднгийн сайхан цэвэрлж янзлаад гэрчин өргөж гинэ. Нэг боодог хийгээд бас гэрчин өргөж өгöd. Гэрчин гэж одоо хаач үдийг өргөж өгöd. Хүссэн газар чинь одоо би өөрийн биеэр задлж өгнө. Тэр хоныг ч гэсэн аваач өөрийн биеэр хөргөж өгнө. Тэгэхээр дагагч нар дотроосоо бол ямар ч мөнгө төгрөг авахгүйгээр суглаагаа явуулж байгаа шүү. Энэ дээр гарч байгаа грант суглаа гэдэг линк байгаа. Тэн дээр дараад утасны дугаараа бүртгүүлгээд суглаанд оролцох боломжтой. Утасны дугаараа бүртгүүлэхээр чинь танд нэг линк ирнэ бас. Тэр линк рүү ороод утасны дугаараа бичээд бас шалгах боломжтой. За манайхаа хаагур явцгааж энэ өдрийн мэнд хүргье. Би бас нэг 3 жилийн хүрээнд суглаа явуулж байгаамаа. Үнгөө суглаа. Хамт байгаа, хамт байсан дагагч нартаа баярлаа гэж хэлээд үнгөө суглаа явуулъя гэдэг. Ховдод гэсэн борцоороо хуушур хийгээд. Борцтой хуушураас гоё болт юм байна. За энэ суглааны талаар манайхаа ярилцах юм байна уу? Комент хэсгээр комент бичиж болно. Авгагийн харилтаг нь. За ямар юм болов?
Манай гэрийг гийгүүлэгч гэргийг харах гэдэг юм уу? Энэ дээрөөсөө тийм авгаа алга. Манай хайртай ханыг эхнэрийг минь хармаар байгаа юм уу? Аян өчигдөр хүрээлэн дээр явж байсан дасгал хийгнэ. Ер нь яг хүрээлэн дээр өдөр тэр нь алхаад байгаа. Өгдөөд бас нэг жоохон алхаж бас нэг хоол ундаас ингэж энэ хавар нэг жоохон жин хас хийж удаж байна. Суглаанд яаж оролцохгүй юм. Дээр гарант суглаа гэд би линк тавьсан байгаа. Тэр рүү явж ороод утасны дугаараа бүртгүүлээд тэгээ суглаагаа үнэгүй авах боломжтой. 5 сарын 30-нд азтныг би тодруулнаа. Тэгээ би бас энэ чинь 3 жилийн хүрээнд энэ суглааг чи явуулахын тулд бас найдвартай суглааны компани хажин тэндээс сурж аж бас энэ суглааг болсон. Энэ суглааны газар бол найдвартай ингээд цаас маас хуйлц заваарах юм байхгүй. Албан ёсны сангийн яамны эрэхтэй бөмбөлгөөр ингэж эргэж гарч ирж азтанд тодордог ийм найдвартай газрыг сонгож олсон. Олон жил суглаагаа явуулсан. Найдвартай газар шүү. Тэгээ энэ суглааны компани маань бас хажуугаар нь бас баян суглаа явуулж байдаг. Одоо бас гоё хэмжээр нь бол 300 суглуулж байгаа юм байлаа. 2 өрөө байр суглуулж байгаа юм байлаа. 30,000 төгрөг. За шинэ орж ирж байгаа улсуудад өдрийн мэнд үргээ суглааныхаа талаар ярилцж байна. За тэгээд нэг 2 хуушуур хайцгаад битүүшөл хийж идээ сууж. Өхөө үзээл. Суглаанд яаж оролцох вэ гэнтэй. Сая би хэлсэн байгаа. Грант суглаа гэдэг дээд линк тавьсан байгаа. Энд оролцож болно. Миний нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага үрдэг биш хуримтлуулдаг апп Мандал хуримтлалдаа маш их баярлалаа. Мандал хуримтлалын аппыг татаж бас та бүхэн хамтарч хуримтлал бий болгоё гэж хүсэж байвал дээр бас би линк байршуулсан байгаа. Та бүхэн ороод банкыг бодвол аппыг татнаа. Тэ. Хүү өндөртэй хүүгээс хүү одож яадаг. Хүүхдийнхаа 300,000 төгрөгийг би бас энэ хуримтлуулъя гэж бодож байгаа. Өдрийн 10,000 төгрөг хийгээд ахтал бас нэлээд болчих юм байл. Баага зан чихтэй болчихоо тагнаа. Нэг хөөрхөн чих бол байна. Нэг хуушурны дэйний чих бол байна шүү дээ. За манай Бадрал өдрийн хоол юу хийж идэж байна? Линк харагдахгүй байна гинэ. Линк одоо энэ лайвын толгой дээр бичсэн байгаа. Энэ лайваасаа гараад дээр нь бичсэн байгаа. Тэн дээр дараад орох боломжтой шүү. Тэгээ линк нь байгаа. Би тавьсан байгаа. Одоо ерөнхийдөө 22% явж байсан уу? Дорхноо дүүрэх юм бэлээ энэ ч юм уу? Хэдхэн хоногийн дотор 22% гэдэг чинь. Энд чинь та миний дагагч биш байсан ч гэсэн миний дагагч болоод бүртгүүлээд орох боломжтой. Нэг утасны дугаараар нэг л. Та ихтэй гэр бүлийнхаа бүх хүмүүсийн утасны дугаараар нэг ирэх авах боломжтой. Тийм байна. Иймэрхүү мэдээлэл өгөх гэж лайв хийлээ. Тоодохгүй гоё бичлэгээр бас та бүхэнтэйгээ учран залгаж байх болно. Үргэлж надтай хамт байдаг лайвыг үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөрөө бол бас хэдэн хүн битүүшэл гэртээ хийх нь бол таашгүй. Битүүшэл хийгээд хуушууртай дээрээ сайхан байна. Махны үн гэдэг ч мөр талилаа шуус тийм ээ. Өнөө өглөө нэг хүн тэгж штт. Тийм жоохон цалинтай байж бид нартай адилхан цалинтай улсуудын үнээр мах идэж штэ та нар гэж. Америкт байгаа хүн тийм үү? Үний юм ата тийм ээ. Жоохон цалинтай мөртлөө Америкт байгаа хүмүүс шиг цалинтай юм шиг бүх юмных нь үнийн хэрэглээ тийм амар өндөр өртгөн өндөр болсон.
Одоо сайхан бөхөө үзцгээе. Өдрийг сайхан өнгөрүүлцгээе. Орой сайхан хоол хийж идээд гэр бүлээрээ аз жаргаллаар дүүр мөчийг өнгөрүүлээрэ. Үнгүү суглаа маань. Дүүр чи шүү эртхэн суглуулад аваарай.